Нийслэлийн цагтраан захирамжийн дагуу энэ сарын 16-наас нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага ихтэй сургууль, ерөнхий боловсролын сургууль болоод цэцэрлэгүүдийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахар болсон. Энэхүү шийдвэрийн дагуу ихтэй сургуулийн хичээл 7 цаг 40 минутанд, ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүд 8 цагт, төрийн байгууллага яам агентлаг, засгийн газрын агентлаг болоод тэдгээрийн харьяа байгууллагуудын ажил 8 цаг 30 минутанд эхлэх юм а. Энэхүү шийдвэрийг зарим хувийн ихтэй сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг дагаж мөрдөхгүй хуучин цагийн хугацааны дагуу хичээл эхлэнэ гэж мэдэгдээд байгаа. Харин нийслэлийн удирдлагууд дээрх шийдвэрийг хувийн сургууль цэцэрлэг гэлтгүй дагаж мөрдөх ёстой гэдгийг анхаарууллаа. Тэгэхээр зэрэг одоо хүн болгонд хүслээр нь одоо энэ цагийн хуваарийг тохируулна гэвэл болохгүй шүү дээ. Тийм учраас нийтээр дагаж мөрдөх асуудал бол зохицуулагдаж байгаа. Энэний бол одоо манай судалгаагаар бол 70 гаруй хувь, бараг 80% бол энэ асуудлыг бол дэмжсэн байна гэж үзэж байна. Мөн цэцэрлэгүүдийн эхлэх төдийгүй тарх цагт өөрчлөлт орж 8 цагт эхэлж 18 цагт тарахаар болсон байна. Цэцэрлэгийн багш нарт илүү цагийн мөнгийг олгоно гэдгийг хэллээ. Ажил хичээл эхлэх цагийн шинэ хуваарийг дагаж мөрдөхгүй тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээх юм байна. Ер нь яг нэг хувийн үн цэнтэй бас сургууль цэцэрлэгийн асуудал бас ингээл яригддаг юм л да. Тэгээ манай дээр бол энэ төвжирлийн бууруулах ажлын хэсэгтээ мэдээдгүй одоо байгууллагуудын энэ одоо зохисгүй үйл ажиллагаа харагдаад ирсэн юм. Тэгэхээр бид бол нийтээр л дагж мөрдөн шүү дээ. Тэгэхээр зэрэг энийгээ шийднэ. Хэрвээ энийг дагж мөрдөхгүй гэх юм бол одоо үйл ажиллагааг одоо хязгаарлах одоо нөхдөдтэй тийм л юм руу явж таарна шүү дээ.